Нэгдүгээр нь мэдээж одоо хил холбоотын асуудал байгаа. Хил холбоотын асуудал Монгол Улсын засгийн газраас маш их ач холбогдол өгөөд тэгээд одоо хоёр тал бол энэ өвлжин одоо бэлтгэл ажлаа хангасан. Өнгөрсөн жил одоо гарын үсэг зурагцсанаас хойш ядын тал бол ялангуяа газар дээр нь хийх, элис хайрга тэгээд энэ нарийн технологиуд, арматура одоо газар одоо суулгах, тэгээд геологийн ажил гэдэг маш олон бэлтгэл ажлуудаа бол хангацсан. Одоо энэ жилийн тухайд зөвхөн л бүтээн байгуулалтын ажил зогсолтгүй явна. Тэр ч утгаараа сая хоёр тал ярьлаа. Энэ жил бол бүх ажлынхаа 70-80% бол хийж дуусганаа. Тийм учраас түүний дараагийн жил буюу 27 онд бол үлдсэн ажлаа дуусгаад 27 оны 4 сар ихэд ашиглалтанд орно гэдэг ийм одоо хоёр талаас ойлголттой байгаа. Тийм учраас газар дээр нэрж ажиллалаа. Тэгээ энэ газар дээр нэрж ажиллахаас өмнө Монгол талаас шалтгаалж үйсэн нэгдүгээр хаалттай бүсийн асуудлаа хоёр тал шийдсэн. Ятын тал бол хаалттай бүсээ шийдээд манайд гадаад ямаар дамжууд ноот хүчээр ирүүлсэн. Монгол Улсын засгийн газар хаалттай бүсээ шийдээд мөн хятадын талд гадаад ямаараа дамжуулж одоо ноот хүчийг явуулсан байна. За хоёрдугаар төр одоо хаалттай бүсэд ажиллах төр журмыг бас засгийн газрын хурлаар одоо шийдэгдсэн. Энийг засгийн газрын тогтоол гарсан. Энийг бас авчирч гадууж өглөө. Энд одоо ажиллах Монгол талдаа. За гуравдугаарт бол түгээмэл одоо тархацтай ашиглалт малтмыг ашиглах координатыг одоо бас газар дээр нь шийдээд одоо өөрсдийнх нь одоо үзэж харсан тэр газрын засгийн газрын тогтоолоор шийдэж өгсөн. За хамгийн гол нь бол ажлах хүчний асуудал сайн ярьж байна. Ажлах хүчний асуудлыг өнгөрдөг одоо 7 хоногийн засгийн газрын хурлаар шийдээд өнөөдөр албажиж байгаа. Тэгээ энэ албажаад иргэд энд ажиллах хүч 1280 одоо ажиллах хүчийг одоо визэг асуудлыг нэгд өдөр одоо манай өмнө говьдох салбарын гадаадын харьяат иргэдийн харьяатын албанаас ирж визийн асуудлыг дарж өгнө. Ингэснээр ажил бол зогсолтгүй явна гэж үзэж байна. 1280 ажилтныг хаанаас шалгаруулж авч байгаа вэ? Гэхдээ хятадын тал бол өөрөө мэргэжлийн хүмүүсээ авчирч байгаа. Шалгаруулж авчирч байгаа. Тэгээ ирээд одоо манай ажилчид ирээд одоо хил дээр ирээд хүлээж яана гэдэг ийм тавьсан. Тэгээд одоо аль болохоор хурдан шийдэж өгөөч гэж. За манай талаас бол манай 5 толгой төмөр зам хяналт тавьж ажиллана. Дээрээс нь одоо Монголын талаас геодезийн энэ газрын одоо бүх асуудал дээр нь одоо бас ажиллаж байгаа. Тэрийг бол Монголын төмөр зам одоо бас газар дээр нь хяналт тавьж ажиллана. Манай улсын ер нь за санхүүжилтийн хувьд бол анхны тохирсон одоо тендерт орсон санхүүжилтээ бол эдгээр манай одоо санхүүжилт биш. Одоо юу байна? Бага байна. Нэгдүгээрт бол ажиллах хүчний зардал дэлхийн нийтээр нэмэгдсэн. Хоёрдугаарт одоо мөнгөний ханшны уналт бас байна. Гуравдугаарт одоо энэ орж байгаа түүхийн эдийн үн нэмэгдсэн гэдэг ийм асуудал тавиад бас нэлээд зөрүү гарч байгаа. Энэ асуудлаар анх удаа тавьж байгаа биш. Ер нь бол өнгөрсөн жил тавьсан. Энэ асуудлаар одоо Монгол Улсын засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаад тэгээ ажиллаж байгаа анхны хуралдаанаа хийсэн. Бид дараагийн одоо 7 хоногт 2 дахь хуралдаанаа хийгээд засгийн газар танилцуулна. Тийм учраас бол нэг зөрүү нэг 51 тэрбум орчим асуудал яригдж байгаа. Тэгэхээр Монгол Улсын одоо тендерийн хуулийн дагуу ажлын гүйцэтгэлийг одоо 15% дотроо багтуул одоо энэ гүйцээж одоо төлж болно гэсэн юм одоо хуулийн дагуу асуудлыг шийдэхээр ярилцж байгаа. Нүүрсний одоо экспортын өсөлт за түүнээс хоёр дахь асуудал миний зорж ирсэн асуудал бол нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудлыг шийдэх, газар дээр нь тээвэрлэлтийг одоо саадгүй гаргах, хил гайлын одоо асуудлыг одоо шийдэхээр зорж ирсэн. Түрүү би одоо энэ юун дээр 50 зогсоол дээр жолооч нартай уулзахдаа энэ асуудлыг бас танилцуулсан байгаа. Одоо энэ бомтын одоо хил гайлын ажилтнуудтай уулзсан. Тэр үеэр одоо засгийн газраас гаргасан бүх тогтоол шийдвэрүүдийг танилцуулна. Тийм учраас өнгөрсөн жилиг бодвол нүүрсний экспорт 6 сая тонноор илүү одоо гарч байгаа. Нүүрсний экспортууд нэлээд огцом өссөн. Ингэснээр одоо бидний тооцож байгаагаар нүүрс нэлээд одоо нэмэгдэх, ялангуяа геополитикийн асуудалтай холбогдож нүүрс одоо хятадын тал бас нэлээдгүй одоо авах ийм нөхцөл боломж бүрднэ гэж үзэж байгаа.